Sky Media корпорацийн шин төсөл драма олон анги дуран сайхны кино нээлттэй хэлээ. Бодит үйл явдлаас сэтгэлэн бүтээсэн тус киног Go+ Sky Media-гийн видео сангаас болон веб гараг бүр Централ телевизээр хүлээн авч үзэх боломжтой юм а. Та ямар төрлийн донтолцтой вэ? Одоогоос 14 жилийн өмнө гарсан тус хэрэг хүн бүрийн сэтгэлд тарама болон үлджээ. Тэдгээр хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн шаналлаас хоромхон зурч гисэн холдох цорын ганцарга нь мансуурл гэдэгч эцэс сүлдээ донтолт болон хуурна. Нийгэмд одоо хүн болгоны дотор нуугдж байгаа тийм чимээгүй одоо жижигхэн зүйл юм шиг мөртлөө эргээд тэр хүнд одоо энэ сэтгэлийнхаа одоо хямрал тарамтар ямар их зүйлийг одоо даван тохиолж байгаа вэ гэдгийг л хүндхийг харуулахыг зорьсон. Миний хүүхдүүд энэ кинон дээр гарч байгаа шиг донтолтод бүхөртөөсөө ямар нэгэн болохгүй бүтггүй зүйлүүдийг өөрсдөө дур мэдэн бити хийгээсэ гэдэг эмзэглэл дээрээс өсвөр насны хүүхдүүд одоо ч гэсэндээ өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг ойлгоогүй яваа хүмүүс үзээсэй гэж ил хүсэж байна. Сэтгэл зүйн трама тийм кино болсон болохоор миний өмнөх тоглосон кинонуудаас шал өөр болсон. Тэгэд энэ кинон дээр би очгээд залуугийн хариулт тоглосон. За миний хувьд нэг яг тэрэгэн цэртэй олон жил болсон тийм залуугийн дүр болохоор сэтгэл зүйн хувьд яг яаж ижүүлэх үү, ямар сэтгэл зүйтэй байх уу гэдэг тэр маш сайн бодсон. Маш сайн бас ингээд судалгаа хийсэн. Хүн бүрд жижиг том гэлтгүй асуудал байдаг. Харин үүнийг нууснараа асуудал улам томорч хуваалцснаар шийдэл олддог. Тэгвэл D-drama кино танд энэ бүхнээ хуваалцах боломжийг олгоно. Киноны эхний 4 анги Go+ Sky Media видео санд орсон. Централ телевизээр эхний 4 анги бэмб гараг бүрт гарч дууссаны дараа дараагийн 4 анги видео санд орох юм а. Сэтгэл зүйн драм төрлийн энэ киног 18-аас дээш насныханд зориулсан. Хэрэг хүүхдүүд үзэх бол эцэг эхтэйгээ хамт гэр бүлэрээ үзхийг зөвлөж байна. Тус киногоор донтолт гэр бүл амьдралд хэрхэн нөлөөлдгийг хөндөжээ.